явуулгын мэдээгээр үзүүлэх болно. Тэгэхээр Хөвсгөл аймгийн мэрэгжлийн хяналтын газар 2003 оноос хойш түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тусдаа лаборатори бүхий байртай болох шаардлага тавигдсаар ирсэн юм. За тэгвэл Хөвсгөл аймгийн мэрэгжлийн хяналтын газар лаборатори бүхий өөрийн гэсэн шинэ байртай болжээ. Монгол Улсын засгийн газраас 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн ардын эрүүл аюулгүй байдлыг хангах асуудлаар олон чухал зорилт тусгагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын шадар сайдын багцаас Хөвсгөл аймгийн мэрэгжлийн хяналтын газрын 388 м2 талбайтай барилга байгууламжид 1.4 тэрбум төгрөг суулгасан юм а. Өнөөдрийн хувьд бол бид нар барилга байгууламж гэхээсээ илүүтэйгээр бас явуулын лабораторитой боллоо. Шинэ програм машинтай боллоо. За аймгийн засаг дарга бас тодорхой хэмжээнд аймгийнхаа хөрөнгөөс ажилчийн албаагчдын маань ажиллах нөхцөл боломжийг дэвшлүүлэх талаар иж бүрэн 10 гаруй компьютер тоног төхөөрөмжүүд өгч байна. Ажлын байрны сандал ширээг бас гаргаж байна. Энэ мэтлэнгээр мэрэгжлийн хяналтын байгууллага хөвсгөлчүүд аялал жуулчлалын зочдгийчдийг ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд мэрэгжлийн хяналтын байгууллагын ажиллах нөхцөл боломжийг бүрэн утгаар нь өнөөдөр шийдэж өгч байгаа. Хөвсгөл аймаг 133 мянган хүн амтай аялал жуулчлалын тулгуур төв жилдээ гадаад дотоодын 103 мянган жуулчин зорчдог. Аймгийн мэрэгжлийн хяналтын газраас хүнсний худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрүүл ахуй болон байгаль орчин хог хаягдал зэрэгт төлхөө анхаарч лабораторийн шинжилгээ хяналтуудыг тухай бүрд нь хийж аймгийн иргэд болон зорчиж байгаа жуулчдад эрүүл аюулгүй баталгаад хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Аймгийн мэрэгжлийн хяналтын газраас өөрийн гэсэн байртай болох асуудлаа олон жил тавьжээ. Байртай болохын төлөө мэрэгжлийн хяналтын удирдлага төдийгүй бүх хамт олон өсөл мөрөөдөл байсан. Энэ бол бүтэн 11 жилийн хөөцөлтгөө бүтэн 11 жилийн хөдөлмөр. Хөвсгөл аймгийн мэрэгжлийн хяналтын газрын байр 4 давхар бөгөөд 4 давхартан лаборатори, 1-3 давхартан байцаагчдын өрөө, зойрын давхартан химийн бодис болон хураагдсан бараа хадгалах зориултын агуулгатай байхаар зохион байгуулалт нь хийгджээ. Шинэ оны босгон дээр шинэ байртай болж ажиллах нөхцөл нь илүү сайжирч байгаад мэрэгжлийн хяналтын газрын хамт олон сэтгэл өндөр байна. Энэ жил